Ирэх 3 жилийн төсвийн төсөөлөл болон 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлгээд хуулийн хугацаатай хилцэх асуудлууд олон байгааг сангийн сайд онцолж парламентын ажил нэг ч өдөр гацах ёсгүйг санууллаа. Түүнчлэн эрчим хүчний салбарын ажил хаялт зарлах хэмжээнд хүрээд байгааг мэдгдсэн юм а. За иймээс эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг хангахын тулд ирээдүйн өв санд хоримтлагдсан мөнгнөөс эрчим хүчний салбарт 500 гаруй тэрбум төгрөгийг зарцуулах шаардлага үүссэн гэж мэдэгдлээ. За эрчим хүчний үнийг чөлөөлөхгүй бол энэ салбар элгээрээ хэвтэх эрсдэл тун ойрхон ирчихэд байгааг сангийн сайд онцоллоо. Иймээс ч 3 жилийн хугацаанд үнийг үе шаттай чөлөөлж үүнд шаардлагатай 1.2 их найдын төсвийн татаасыг ирээдүйн өв санд хоримтлагдсан 6 их найдаас авч ашиглах хувилбарыг дэвшүүлжээ. Ингэхдээ эхний ээлжинд энэ онд 500 гаруй тэрбумын татаасыг олох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. 1.6 их найдаар биш. Нэг удаагийн 1.2 их найдын ийм зардлыг шийдснээр 3 жилийн хугацаатай аажим шилжилт хийгээд зорьсон тарифн дээр очно гэсэн үг. Тарифаа бол одооноос зарлчих юм байна. Гэхдээ нэмэгдэл нь бол одоо юу гэдэг нь 20%. 80% татаас. Хойдон жишээ нь 50-50. Тэрний дараа жил нь эргүүлээд 80% ч гэдэг юм уу. Аажим шилжилт их ийм төлөвлөгөө гараад за тэрэн дээр бол одоо эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргасан суурь тооцоогоор энэ жилд бол нэг 591 тэрбум төгрөгийн энэ татаас их шаардлагатай болж ирж байгаа жишээтэй. За энийг одоо бид багийн сан гарч юм уу тийм. Өнөөдөр бид нар дид үтсээ шийдэж өгч чадаагүй тийм үү? Тарифын чөлөөлж өгч чадахгүй 30 онд одоо энэ мөнгийг үлдээгээд яах вэ? 30 онд дахиад тэр проблем шинээр үүсгэхэд өнөөдөр нэг их найдаа шийдэж байгаа өртөгч нь тэр үед магадгүй 5 их найд 10 их найд хүрсэн байгааг үүсэхгүй байхгүй. Тэгэхээр бид нар ирээдүйдээ энэ дид үтсийг бэлдэж өгье. Энэ шинжилгүүдээр өнөөдөр бид нар одоо хүнд үеийг даваад хүнд үеийн ачааллыг аваад цогцлтыг аваад ингээд ирээдүйдээ 30 онд ирээдүйг санаж байж гэн дид үтсийн асуудлуудыг шийдсэн, эрчим хүчний асуудлыг шийдсэн, эрчим хүчний тарифыг шийдсэн очил. Ирээдүйн сангийн хөрөнгийг 2030 оноос өмнө зарцуулах эрхгүй. Гэвч ковидын үед тус сангаас хүүхдийн мөнгийг тавьж байсан удаатай. Иймээс эрчим хүчний салбар нэг хүнд байдалд орсон учраас үүнээс өөр сонголт байхгүй хэмээн тайлбарлалаа. За иймээс улсын хурлын гишүүд чуулганы хуралдаанд оролцож энэ мэд төсөв санхүүгийн хүндрэлтэй байдал болоод хугацаатай хуулиудаа хэлэлцэх шаардлагатай байгааг сангийн сайд онцолж байна. Хэрвээ энэ татварын хуулийг хавар амжиж баталж чадахгүй болвол 2027 онд энэ татварын багц хуулийн өөрчлөлт эдийн засгт орж ирэхгүй. Одоо бид чинь 5 сарын 31-ээр багтааж төсвийн хүрээгээ мэдгдлээ өргөн барих ёстой шүү дээ. Төсвийн хүрээ гэдэг бол энэ татварын багц хуулиар орох өөрчлөлтүүдийг төсөвдөр тусгаад хүрээгээ боловсруулад тэгээд бид батлах ёстой. Тэгэхээр ч бас энэ цаг хугацаанд давхцчихад байгаа учраас бид нар уг нь нэг өдөрч гэсэн маш үнэтэй байгаа байхгүй. Энэ том одоо яг суур томоогийн реформ их хуулийн өөрчлөлтүүд бол. За мөн 460 гаруй сая долларын өртгөөр цэвэрлэх байгууламжийг шинээр барьсан. Тэгвэл цааш усны төлбөрийг ч нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгааг онцоллоо. За түүнчлэн ойрох дорнодын нөхцөл байдлаас улбаалаад дизель түлшний үн өсвөл төсөвт байгууллагуудын урсгал зардалж өсөх учраас энэ хаврын чуулганаар зайлшгүй төсвийн тодголын асуудалж орж ирэх төлөвтэй байна.